Валентины баярт ороод хайрын шүлэг одоо уншина гэхэд одоо миний насанд юу гэдэг гэж бодож ясал да. Тэгээд хүн гэдэг бол айл гарагт одоо айл улсад ямар төв төрсөн хамаагүй ер нь хүн бол тийм ээ догдолдог, мөрөөддөг, сэтгэл зүрэхтэй сананда чи намайг санана сар нарыг хөөцөлдүүлэн санана нартай чи намайг санаж гонд сартай чи намайг санаж бүдэрнэ үгийлэн дээв чи намайг үгийлэн өр зүрх чинь намайг үгийлэн өглөө босовч харцсан дан үгийлэн өдөш онтовч зүүдэндээ үгийлнэ хүсэн дээж намайг хүсэн хүний хэрэлтгүй би бас хүснэ хол газар хэлийн дээсэн дээгүүр хоёр сэтгэл бие биенээ хайнаа. Үгийлэн сандаа гэдэг дууг бол одоо Монгол улсын хэлийг даваад Горкийн сургуульд Москвад очиж суралцах гэж байхдаа энэ дууныхаа санааг олсон. Тэр хэлийн дээсний цаана очиод их нутгаа санаж ийсэн одоо аав маавыгаа санаж ийсэн ээж маань бурхны оронд тавьсан байсан л да. Тэгээд тэр хэлийн дээс гэдэг үгнээс энэ дуу бол одоо анх эхэлж бий болсон. Яг үдээ бас санаа нь манаа энэ төр гэдэг их тийм тэр үед их хуц тод сонсогддог. Өгшөөд одоо бол энэ байтугай юм бичиж байгаа болох нэг биш тийм. Тэгээд сонинд одоо нийтлэгдсэн энэ харан хандлагийнхан одоо манай ачуугаа одоо тэг авгаанаас гадаадд байж исэн авгаагаан санаад тэгээд энэ дунд ая хийсэн гэж өөрөө ярьдгийн тийм. Тэгээд ингээд нэг олон одоо сансан хүмүүсийн сэтгэл шингэсэн дуу бас юм шиг байгаа юм л да тийм. Ер нь тань руу нөөж өгөн киногоо бичээд би Горкийн сургуульд явсан шүү дээ. Ягаад гэвэл тэр киногоороо их олон түмэнд хүрсэн. Тэгээд одоо бас хийсэн уран бүтээлтэй хүнийг Горкийн сургуульд явуулдаг байсан. Нэг 84 онд кино гарсан, 85 онд би Горкийн сургуульд явсан. Тэгэхээр тань руу нөөж өгөн кино бол намайг Горкийн сургуульд явуулсан. Горкийн сургууль яваад би төрийн шагнал авсан, шүлгэн бичсэн ийм түүхтэй байх юм.